гахаан утсан мах Trusted нэрийн барааны дэлгүүр болон бүх сүлжээ дэлгүүрүүдээр худалдаалагдаж байна. Утас 77.1 75.2. Шүтэн радио нэнэмраны гурав дэлгүүн дээр сугатаруулан сонсож буй эрхэм сонсож үзэгчтэй өнөөдрийн амар амгалан дахин айлтгая. 7 болгоны даваа сав гараг болгонд радиогийн 3 дугаар студиэс хөгжилтөө хөнгөн байцгааг сураатаагаар Яна хүүхнүүдэд нэвтрүүлэг маань эрхэм сонсож үзэгчтэнд шууд хүрдэг. За өнөөдөр 2022 оны 6 дугаар сарын 8-ны лав гарагийн Яна хүүхнүүдэд нэвтрүүлэг маань инхүү эхэлж байна. За нэвтрүүлгийн хамтран лекчаар миний сэргэх цаг 23 жилийн түүхт Нев биеийн шингэн савн за мөн Trusted-ийн гахаан утсан мах хамтран ярьж байгаа. Өнөөдөр бид бүхний хамтдаа ярилцах сэдв маань ямар удаан ярьдгийм бэ гэдэг сэдвээр ярилцсан. За. Ер нь эмэгтэй хүмүүсийн одоо яг их ярьдаг талаар гэсэн үг шүү дээ, тий? Би наадгарсан би 10 маань бичиж чадна. За, ер нь бол ингэ тийм байна. Эмэгтэйчүүд өдөрт 8,000 үг, 3,000 авиа. 10,000 биеийн хөдөлгөөн нүүрний хувирал үзүүлдэг гинэ. За тэгсэн чинь эрчүүд харин дээд тал нь 4,000 үг. Бид нар 8,000 хэлж байхад та нар 4,000 заяа. Нэг дахин баг байх шүү дээ. 3,000 авиа гаргаж байгаа та нар 1,000 авиа гаргадаг гэж байна. Бид нар гэж байгаа та нар гэж одоо 3,000 хэлж байгаа та нар 1,000-д хэлдэг байх нь шүү дээ. За тэгээд 10,000 биеийн хөдөлгөөн нүүрний хувирал мимик үзүүлдэг байхад та нар 2,000 дохио зангаа ашигладаг гинэ. Алын шүү малын шүү. Түм бос тийм ээ. Ерөөс ингээл үг нь 2,000-д 2 дахин баг. Тэр юу нь авиа нь болохоор 3 дахин баг. За нөгөөх нь бүр 8 дахин баг ч юм уу. Ер нь бол нийлбэр нэр штэ те. 20,000-ыг харьцсан 7,000. 20,000-ыг харьцсан 7,000 тийм байна. Пүе тийм үү. Яа, би ихтер би яг тэгдэг ш надад те. Чи ягаад надад юм ярьдгүй? Би юу яриад байгаа байхгүй юу? Яриад байгаа. Чи ягаад надад ингэж юм ярьдгүй юм бэ? Яа, юу гэсэн бэ? Одоо би танд бичиг хийж өгөн заяа. За. Энэ хүн ажлын сүүлийн үед ийм болсон маш нэгэд өдөржингөө угаасаа ингээ эфир дээр байн гардаг болохоор ядард юм уу яа гэмэдгөө найз өвнүүдтэйгээ уулзахаар ингээд мангаагаа сууж идэг бол нүүдүүлийнхаа ингээ ярихын сонсоод тэгээ ярих гэхээр залхуу өрөөд идэг болсон юм байна. Нэрнгээсээ энэ дээр яг арны онцлог юм байна. Тэгээ хоёрт ингээд бичиг хийж өгье заяа. Нэг юм. Тэгэл эхнэр чинь ингээ хэрүүлээгээд та тэрийг үзүүлчих. Энэ ингээл. За ихнэр тэгдэг юм байж. Зүгээр ингээд хүмүүстэй ингээд уулзаад ингээд тийм ээ. Зүс мэддэг хүмүүстэй ингээд танилцаад ингээд яриад сууж байгаад гоё юм яриач гэдэг. Би одоо юу ярих юм бэ те. За тэр яг ихнэр хамгийн хэцүү. Очихоор чи яагаад ингээд дуугаа хороочод байгаа яагаад яагаад байгаа юм. Чи яагаад ингээд дуу шуг болчиход байгаа юм. Манай бас хөвчлэн нэг шүү. Сайн нэг миний төрсөн өдрөө манай хоёр найз ирэхгүй юу? Оршуулгын киноны жүжигчин эрэгтэй эмэгтэй. Энэ яг алдарт Пентхаус киноны одоо Жуд Дантай тэгээ нэг Чон Сужин гэдэг зэрэг хоёр дүрийн тэгсэн чи жагаана. Ямар гоё. Чи та яг тэр киноны хэсгээс нэг яриулдаг юм. За зүгээр маялаад байл чамаар мэдээ өршүүлчих шүү гэсэн. За. Нэрэлтээ яг юм ажлын онцгоос шалгаалаад одоо хошин шогийнхныг ингэдэг гэсэн бас нэг онгоо ярьдаа гэдэг гэсэн. Яа, шал утгагүй тий. Тийш дээ. Хамтын зайлуу мэдэхгүй л байхгүй. Тий. Бид нар ч гэсэн одоо жишээ мэдэхгүй байсан бол тэгэн штэ тий. Одоо нэг юм яриач гоё юм яриач ашгаа гэдэг шүү. Хамгийн айварнтай явж яста. Юу ашгаа наашаа суудаа тэгээд гоё юм яриад яв гэж юу. Хажууд нь очсон ч одоо гоё юм яриад яваад. Йоо. Машины хортон суучаад их дуртай юм шиг дээ. Яа, тэр гоё юм яриад яваад байх юм байна та. Манай нэг найз амар даам гарсан заяа. Бүр уцаа штэ. Тэгээд өөр ингэ шоудчихсан эмэгтэй. Уцаа ингэ спикер дээр тавьцаа. Би энд ингээд хүмүүстэй сууж ийна. Чаа бүгдээрээ таниад байна. Нэг шүлэг унш гэж. Шүлэг. Би тэнгүүтээ нөгөөдөө баясах гад оцны занаас уншин. Яа, яахавтаа уншаад өгчихгүй.
Бас арай нэр. Тэр жобоч айгүй гоё. Ёо ашиха наашаа суучих. Нойр ирээд идэх. За нөгөө нэг нүдээр таныг юм ярьдгүү гэсэрсэн чинь борнууд ингээ эмхтэн бас борнууд ээ нэр. Тийш ярьж өгдөггүй гүлтийчээд гэдэг. За дараагийнхан судалгаа нэгнэ. Ирчүүд ярианы нормаа ажил дээр дуусгачдаг гинэ. За хашгыг бол яачгүй дуустай юм байна. Тэгээ гэртээ харахаар ярианы нормынхоо 30% гүйцээсэн байгаа ихнэр угтдаг гинэ. Тэр дадуу надад гаргадаг байх шүү дээ. Би ойлгоод байгаа. Яг гаргадаг. За тэгээд нэг нь ярих хүсэлтэй, нөгөөг нь дуугүй байх хүсэлтэй. Хамгийн амархан заяа. Манай хүн одоо ажилтаа болчиход бас гайгүй. Тэг бас гайгүй. Ажилгүйгээр гэртээ ингэж байж их юм. Ороод ирэх юм. Тэр чинь 30 хөөж гаргаагүй байгаа ч тийм. Та тэгээд ахаа ядаж ингэж нүдийг чиг юм ярихаар нөгөө нэг яг та нэг үе ингэдэж нэ. Гоо харин тэгээд загнуулна. Тийм үе чааса яар гизээ. Тэр чи би хин буяагаар заалгаад тэнэг мичи ингэж урдаас нь ядаж харжээ гэхгүй юу? Харахчгүй нэгэд юугаад харан зургт үзээ суугаад юм ярихаар харахгүй нэхэр ядаж урдаас нь харж ихээр урдаас нь харсан чинь нөгөө ингэж харц чинь над руу биш вэ гинэ гөлийгөөд тий ингэ нөгөө харцсан ингэ би чамруу харж штэ гэхээр хаггүй ингэ харж байгаа царай гаргаад байна гинэ харж байгаа царай гаргаад би бол хоёр хүүхдээ сургацсан. Одоо ингээд ааг ингээд орой ингээд ажилласараа туучсан. Манай хоёр ингээд хоёр талаас шулгамтаад өнөөдөр анги дээр гисэн дараараа гэдэг байхгүй. Тэнгүүд бид тэр хооронд нэртэй тий зургтын сувгаас болоод нөгөө кинонуудаа гаргацсан тий хажууднаас фэйсбүүкээр хариу өгснээд тэгээ тэр хоёр бүр ингээд сурцсан. Ээж угаасаа ингээд зургт үзээд утсаа орлонгоо битэрийн яриг сонсоод ойлгож байгаа тий би өөдөөс дахин хариу үзүүлдэг байхгүй. За тэгээд тэр охин чи яасан ингээд ярьдаг байхгүй. Ингээд сурагч хахаа. Тэгвэл амар яа. Гү амар ич хараа бид нар чи энэ чинь өдөр шөнөгүй фестивал утгалдаж байгаа хүмүүс шүү дээ. Тэгээд ингээд очих гот нүдэн юугаа уцаа барьж явж байна. Энийг хараач яагаад. Яй, би давхаж харцсан гэж хэлдэг. Яй, нэг хоёр хил тэгээд тоохгүй шүү дээ. Нэр яг тэгдэж шүү. Тий. Яг тэгдэг. Ялангуяа физикийн сонирхолтой бас хөтлж явах тий. Яг тий. Тий. Бүр айлан баг 3-4 хоногийн өмнө ярьсан юм. Тий. Манай хүн дээр очиад инээгээл надад ярьж байгаа. Харин тий. Гүг жилийн өмнөх юм орож ирсэн шүү дээ. Энийг хардаа гэж шүү дээ. Ой тэгээд дарлаа. Хамгийн бас гоё юм нэ шүү дээ. Ястаа залхамаар. Би одоо ингээд өнөөдөр Улаанбаатар нэвтрүүлэг ирээ тий. Ээж ёо хашаа. Амар үстэй ингэж. Би орж ирсэн мэдээгүй шүү дээ. Чи харагдтаа. Ёо. Хитэг. Одоо ингээд манай эфирт нэг юм сүнс байд юм аа. Хоёр шуудаа ингэж надад сочиж нэг нь хин зочоод одоо нэрдэн зочиж. Айл үршээтэй ингээд бүр ингээд өнөөдөр Улаанбаатар нэвтрүүлгээрээ те ингээд яг тухайн байгууллагын мэрэгчлээс нь тодруулга яриа аваа те ингээд бүр ингээд тоочны болцсон юм ийм гэжтэй те. Ингээд ингээ орой ингээд нэгсгүүлэг нөхдөөтэй ингээ уулзахаар бүр амар сенсацэлцэн ярьж байдаг байхгүй. Тэгээ би уулын тэнд ингээд үгүй ээ наадах шиг ингээ мэрэгжлийн байгууллагын нэгний тайлбар өгсөн ингээд ярмаар л байдаг бол залхуу үрээд ингээд ингээ адацуулаад сонсч байна. Уулын бол би эксруулжаас нь бүр айл өршөө те яриагаа аваад мэдээлэл аваа би бүр бүгдийг мэдж байгаа. Гэсэн мөртөө ингээ залхуу үрээ ярих гэхээр залхуу үрээд байдаг байхгүй. Тэгээ нөгөөдөл чинь тэнд ингээ алацаж тэгэл дотроо тийм юм. Дотроо инээгээл хитэн эргүүнүүдийг гэл. Гоо тэр хамгийн амар нэгтэр тэр мэдээлэл надад хөргөж яхахыг тэрүүнийг хүлээж авах хамгийн амар. Тий. За тэгвэл ярьж дээ. Үлээж болохгүй шүү дээ. Бид нар ингээд нүрэ будангаа ингээд бид нар бол машин дотор нүрэ будна юм явдал дунд нүрэ будна тий. Уруула будангаа ингээд бас ярина тий. Та нар тэгвэл ингээд сахлаа усчихдаа ярьж чадд юм уу? Чадна шүү дээ. Гайгүй тэр чинь бол бас чиж гайгүй шүү дээ. Та нар ингээд зурагт үзээд тэгээд эхнэрийн яриг сонсч яагаад ч барддаг байхгүй. Аль нэгийг нь сонсохгүй яагаад ч ойлгохгүй. Яг ингээд гоё кино үзэж байхад хажуунаас юм яриад байна тий. Тий. Яа. Яг юм ингээд сонсоод бүр ингээд нэг эсвэл мэдээ сонсож байгаа тий. Тэр зэрэг юм хийдэг чинь угаасаа эмэгтэйчүүдийн чадвар гэсэн. Одоо та нар нөгөө техник технологи хөгжлөө илүү сайтай биднээс илүү машин сайн барьдаг штэ тий. Яг тэрнтэй чинь адилхан бид нар хоолой ингээд зурагтаа үзээд давхар хүүхдээ харж байгаа байхгүй юу. Тэрийг бол стилэр бол яста нотлогдсон зүйл. За нөгөө судалгаа дээр нөгөө 20,000 харцхан 7,000 гэсэн чинь за энэхүү судалгаанаас харахад ирчүүд ийм хөгжил муутай гэдгийг харуулж байна гэж байна. Бүр сүртэйг харуулж штэ. Бүр сүртэйг харуулж штэ. Хөө боддоо манай хүн миний хажууд яг хөвтөж байгаа. Би бол
телевизээр үзэх гээд би яг бүх анхаарал чиглэрсэн байгаа шүү дээ. Тэгээд хоёулаа хамт кино үзье гэж байгаа. За тэгээд тэгэнгүүт хажуудаа уцаа ингээ барьцсан. Тэгээд дээрэс нэмээд надтай харилцаад аюул яах вэ? Яг тэгдэг шүү. Боо заримдаа ч би ч шууд ууралдсан шүү. Энэ бол бидний өөрийнхөө тэр дуртай киногоо үзэж байгаа юм. Тэгээ Facebook ухаж байгаа юм. Тэгжээс надад киноныхоо тухай надтай яриад яг нэг тэгэд. Тэгэхээр нэг чи ядаж надад киногоо гоё үзэлтэй. Би чамд муухай байдаг юм уу? Тэгэхээр үгүй гэдэг байхгүй. Би тэгээд эмэгтэйчүүд яагаад нэг юм альва зүйлийн талаар айгүй тийм гинэ ойлголттой байдаг юм. Тэр нөгөө төвлөрдгүүгээс болдог юм байна гэж бодсон. Тий, нэг жоохон төвлөрдгөө шүү дээ. Тий, мэд төвлөрдгүү айгүй олон юм ингээ зэрэг мэддэг. Гэтэ яг ярихаар нэг юм айгүй гүйхээ ойлголттой байдаг нэг юм энгийн гинэн. Гуруулан дууд төвлөрдөг байгаа. Юу яриа даа. Яа. Маадч нэр зохиол бичвэл нэр За ингэнэ хашаахыг нэг үг хэлж байгаад нүдийг ч нэг өгүүлбэр хэлж байгаа хаа та гинэ. За дараагийнх нь нэг судалгаа нь. За тэгвэл хоёроос нэг юм асууч. Эмэгтэйчүүд яагаад сэтгэл зүйчдээр эрчүүдээс илүү олон очтیں۔ Энэ юм ярьд юм биш тэр сэтгэл зүйч чи гоё. Орон дээр хөвтүүлж байгаа. Аль яриулаад байдаг гэсэн. Киногоор үзэхээр би очиж байгаагүй л дээ. За. Тий, тэр сэтгэл зүйч чи баг зүгээр асуугаал байдаг гэсэн. Юу ч яриулдаггүй гэсэн. Тэгэхээр хашруудаа ярьж тайвширдаг шүү. Тэгдэг л бах тий. Тий. Ер нь бол угаасаа ярих нөгөө нэг одоо тэр нэг ярмаар байгаа юмаа л ингээ ярих тэнд нэг хаа хамаагүй хүнлэнгийн зүгээр миний ярих юмыг сонсч өгж штэ. Нэр би төлбөртэй сонсч бас болно шүү. Яа. Тэр нөхдүүд чи төлбөртэй сонсоод байгаа үстэй. Тийм ээ тий. Ер нь тий. Тэгээд харин хамгийн зөв нэг юм дээр эрчүүд ямар үед ярьд юм бэ гэсэн чинь кексийн өмнө эрчүүд ярьдаг. Дараа нэмэгтэйчүүд их ярьдаг гэсэн. Ярихгүй даа. Тэгэхээр эрчүүдээ сайн яриа гэвэл юу яхасаа өмнө сайн сонсгож аваад айгуу сайн яриулж аваад. Тэгээд дараа нь бол яагаад ч бардаггүй гэсэн. Ихтэй бүх эрчүүч алга хийдэг. Тэгж ялгадаг гэсэн шүү. Йоо ядайсаа. Юунд 2003 онд 2000 оны ихэр оюутан байхад энэ юунууд нэг цахилгаан холбооноос ингээд юу өгж ярьдаг байл нэг хоногийн өмнө захиалга өгөөд хөдөө орон нутгад. За тэр лөө ороорой гээл тэгээ би тэр хорооллын тэр нэг юм дөрвөн юм хаалгатай. Би нэр ороорой. Тий, тэгэл ингээл захиалга нэг өдрийн өмнө захиалга. Тэгэл хүлээж баг цаг гарan хүлээж байгаа л баяа онгорын үлзийтэй ярих хүн дөрөв рүү ор гээл. Ой, гоё дээ штэ. Гоё балта. Би шаамаар байна. Гоё балтатай ярих бол 3 дахь би нэр ороорой. Тэгвэл надад тэгж гоё хэлж байгаа ч юм. Баягаар үлзийтэй авах 4 рүү ор гэд. Тэгэл оронгууд ээж өөлээ. Заавал сунгана. Яа. 3 минутаар л өгд юм билий. Тэгээд ээжтэй ярингууд заавал 3 сунгаж байгаа байхгүй. Тэгээд хамгийн дээд нь 5 минут байдаг гэсэн шүү. Хэмэтгүй. Тэгээ сунгая гээд яриагаа сунгая гээд тэгээд ингээд сунгаад явааддаг. Тэнгууд нэг өдөр ээж байхгүй ямаа самдахаа явцсан мэн гээд ап дээр ярьдаг хгүй. Нэг минут ярьсан уу? Минутанда хүрээг байна. Миний юу яаж яах гэсэн. Гоо харин мөнгө л хэрэгтэй байна даа өөч явах тэгээд. За ээж нь ямаа самдахаа явцсан ирэхээр мөнгө явуул. Өөр юу байна? Байхгүй. За. Тэгээд ээж цагнуулсан гэсэн. 3 секунд яриад 3 минутыг. Тэгээд би тэр нэрээ тэгэл дуусгасан. Ап дээр үл гоё ярих юм бэл. Юу хэрэгтэй вэ? Мөнгө хэрэгтэй. За баярлаа. Чи сайнасаа. Мөнгө тэгээд наадах ч юм байна штэ тий. Уцгүй айлынхын хүмүүс тэгж холбон дээр очиж ярьдаг байхгүй юу? Уцтай айлынх нь болохоор шууд ингээд нөгөө манай уцны дугаарыг өгч штэ тий. Тэнгүүд холын дуудлага гэд манайх руу шууд дуудлага нь ороод ирдэг. Эмэгтэй хүний бас хамгийн нэг зөв юм нэг юм байдаг юм бэлээ. За эмэгтэй бүх эмэгтэйг ч мэдхгүй л дээ. Манай эхнэрийн ингээд баахан муцаар ярьж ирсэн гэхгүйт өөрөө яриад өгсөн шууд бат гэж. Яа штэ. Божих гэж байгаа чи тийм. Надад юм хийх завдалгүй тэгээд өөрийнхөө юм ярьчвал тэгээд шууд таслаа болоо. Баяртай ч явахгүй. За одоо өнөөдөр 17 цаг 26 минут болсон нэвтрүүлгийн хамтран ярилцагчаар за 23 жилийн түүхт миний сэргэх цаг нэрш биеийн шингэн сав хамтран ярьж байна. Би одоо өнөөдөр энийг намайг аваад яв гэсэн. Надад бас авч өгөөрэй. Үгүй та энэ 7 хоногт авч явахгүй. Мөгийн авч явна. Тэгээд мөгийн угаагаад ингээд дараагийн одоо 5 дахь өдөр гэсэн үг тийм энэ 5 дахь өдөр гэсэн үг яа. Үгүй наадах чинь нөгөө нэг усанд орох цагийн хуваар нь би юу яа гэж бодож байгаа. Одоо нөгөө нэг ажлын шаардлагаар би одоо ажил тараад нөгөө багш дээр очиод тийм тэгээ нөгөө нэг дараагийн усанд орох ээлж болоогүй байхгүй. Тэгээд хэлий л гэж одоо ажлын шаардлагаар ингээд тийм жоохон засал ном хийж өгөөч эртгэх усанд орох нэ. Би ч уг нь 14 өтнийг удаа орч тий хангалттай байдаг хгүй. Хашаах болохоор 5 дахь өдөр авч яваад би таныг харин нөгөө ганцхан бүтэнсэнд усанд орох гэж мэдж байгаа болохоор та 5 дахь өдөр авч яваад тэгээ 1 дэх өдөр ярина шүү зэ. Окей. Хашаах чи уг нь сард нэг ордон шүү.
Би ч харин бүр би харин тэгдэх би ашихыг бодоод 14 хотныг ордог. Удирддаг ордог гэж. Тэгэхээр би маргааш усанд орчоод 5 дахь өдөр энэ биеийн шингээ савнгаар ямар гоё байсныг энэ ногоон энийг юм ногоон өнгөтэй ч юу тийм бэ? Харъя да. Энэ ногоон өнгөтэй нэг тийм. Япон бичгтэй юм байна. За харъя. Ногоон цай авах. Наа чин релакс гинэ. Таймшруулдаг. Таймшруулдаг. Бүр нийв цоошин гэж байна. Наадах ч юм болохоор зэрэг body wash наадах чи юу юм бэ? За наадах чи ягаан жимстэй. Тоортой би энэ савн гинэ. За. За чи би наадах чинь дараа угаахгүй шүү. Энэ хэр бол. Юу яриад байгаа. Өөрсдийнхээ авч явсан мэт гэртээ л авч үлдэн штэ буцааж авч. Тийм үү. Таараа нэг угаачаад буцаад ажил дээр авчирна гэж бодоод байгаа юм байна шүү. Би тэгж л бодсон. Тэгээд хашаа хөтөө сольж байгаа штэ. Яа, нэг угаагаал миний хайртай болох гэдэг нэг үү? Тэгээ эн чинь сард нэг удаа гэдэг чи бараг 4-5 жил хэрэглэсэн байхгүй чи. Чи нэг савн дуусаагүй үстэй. Хөөсөрдөг сав. Чинийх мөгийн ингэнэ тайвшруулах цайтай биеийн савн гинэ. Тэгээд ой модны зөөлөн үнэртэй гинэ. Халахыг болохоор зэрэг тоорны навчны эссенцний найрлагатай чийлэг зөөлөн арьс тоорын үнэртэй гинэ. Таны арьсыг ахаад чийлэг зөөлөн болгох нь шүү дээ. За минийх юу юм бэ? Минийх болохоор энэ шар юу юм бэ? Энэ юу юм бэ? Нүг аха таны хэлээдсэн юу биш гэд лимон биш гэдээсэн шүү дээ тий. Балан шуурны найрлагатай. Тэгээ спортоор хичээсний дараа тослог хүс ихтэй үед жүрч лаймын үнэртэй гинэ. Жүрч юм байна энэ. За энэ бол яг фитнес явдаг хүмүүст бол янз юм байна шүү. Тийм байна. Окей. Тийм хүс хасны дараа л энүүгээр угаах юм байна тий. Ааха. Тийм байна. За хасныхын дугаарыг хэлээд өг. 80 38 95. Майлтын майл косметик тий. Чимээгүй ижил да. 80 38 38 95. Тэр ихтэй яриад их. Харин тийм. Агаар өдрөхгүй. Оцсоор хажуудаас майл гэд биш юу лээ. Дахиад байгаа хоёрын чиг. За анхаарал өдрүүлээрэй. 80 38 95. 80 38 95. За болоо. За ингээд Wild Cosmetics-ийн албан ёсны нэрээр оруулж ирж байгаа 23 жилийн түүхт нэр биеийн шингэн савн миний сэргийх цаг суурьтайгаар хамтран ажиллаж байгаа. Тэгээд мэдээж Wild Cosmetics бол одоо Монгол орныг бүрхэн сүүлж бүх салбар одоо том дэлгүүрүүдээр байгаа. Тэгээд та бүхэн худалдаж аваарэ. За өнөөдөр манай нэвтрүүлгийн сэдв ямар удаан ярьдсан бэ гэдэг сэдвээр ярилцж байгаа. За дараагийнх нь нэг факт бол за судалгаагаар эмэгтэйчүүд эрчүүдээс 2 дахин их худлаа ярьдаг болохыг тогтоож. Ямар авир хэрэг вэ? Би энийг өөрөө ч гэсэн одоо л уншиж шүү. Өдөр дунджаар 30 орчим удаа худлаа ярьдаг гинэ. Эмэгтэйчүүд үү? Ааха. За хоол чинь гоё амттай болжээ гэхээс ахуулаад цалин биеийн жингийнхаа талаар худлаа ярьдаг. Дунд насны эмэгтэйчүүд залуу охтуудаас хамаагүй илүү худлаа ярьдаг гинэ. Тэгэл л хөөх худлаа хэлэхээс арга байхгүй. Энэ дээр юу гэж бодож байна? Ортол гэж бодож байна. Би бол одоо тэгээд ортол гэж бодож байна. хэцүү юм байна те. Ингээд одоо энэс хойш гараал одоо тэгээд гэрлээтэй юм ярихаар одоо үний ярьж байгаа худлаа ярьж байгаа. За сэр. Байнгын шалгастай. Ихтэй чинь тэгээ жамтад байг л одоо. Харин тийх юм байна. Одоо би шууд орилоод орно. Үнэн үү гэж. Хашаахыг сая утсэлтэгтэй өдрийнх ярих нормын 50% хийжтэй шүү дээ. Яа, идэг. Дөрөв нэвтрүүлэг дээр утас илээл тэгэл. За, манай ажлын ирчүүд ажил дээр амар хов бацдаг. Бодвол ярих нормо барчгаад хараад гэж суудаг ахтаа гинэ сод дээр сод баяр. За, одоо өдрөтөд 17 цаг 31 минут болсон. Яг энэ цаг өнчид манай шоу эфирийн утас 77 38 утас маань зөвхөн хүүхнүүдэд зориулагдсан нэгдлээ. Ирчүүд илүү та хоёр дээр чи алийг авдаг үлээ? Хүүхнүүд шүү дээ. Хүүхдээ маа бид гурав дээр хүүхнүүд орж. Юу лээ? Тийм тий. За алин чах те. Өөрөө паник. Одоо 6 сар гарч ивч алин чах те. За хамаагүй. За хамаагүй авчи. За тэгээд гадаадаас холбогдох жоо бол 7210 биш 77 87 88 30 гэсэн дугаараар холбогдорой. За эхний сонсогч Маяс 96 дугаартай сонсогчтой холбогдлоо. Энд радио. Бано. Заавраа минь. Араа минь. За та уцаа шилүүлээд өгөхгүй юу? Дагуулсаж. За та ер нь хэр их юм ярьдаг вэ? Танаа эхнэр хоёрын хинэн илүү их ярьдаг вэ?
Ер нь бол би айгүй хэлдэг юм уу тэгээ нөгөө өмнө нөгөө хийдэг байсан ажил маань борлуулалтын ажил хийдэг байхад тэгээ гадуур дандаа хүмүүс ингэж яриа хэлдэг. Юм амир ярьж байгаа гэрт очиод нөгөө ярих ямар тэнхэлгүй болсон байхад яг нөгөө ихнэр ингэж за өнөөдрийн ажил яав ив гэл тийм үү яг ингэж нөгөө нэг ирчүүд ихнэрийн хажууд ингэж гөлийчдэг байхгүй. Тэгэл загнуулаад тийм ингэж гэртээ хараа ингэж юусэн анхаарал тавихгүй нэ тэрэ гэж их бас нэг тиймэрхүү үйл явдал гардаг байсан. Тэгээд явандаа бол яг бас нэг зүйлийг юу ойлгосон бэ гэхээр эхнэрүүд үнэхээр бас ингээд гэртээ байж байгаа хугацаанд үнэхээр ярих ингээд ярилцахыг айгүй хүлээж идэв юм байна. Тэрэнд нь бас зориулж бас өөрийгөө бас жоохон хэлж бас нөө яриагаа жоохон нөөх гэдэг зүйлтэй бол энд бол наадамд бас нэг баг багаар сууж хэлсэн. Тэгээд ажил дээрээ бас хөгжөлтэй зүйл, дадлал явдалтай зүйлүүдэд ярилцаж бас нөгөө талаас бас нэг гэрт байгаа эмэгтэйчүүд бас жоохон стресс тийм үү яа тий. Тэгээ ингээд нөө яриад ингээд ярилцаад ирэхээр ингээд айгүй дотор нь хонгоод гэдэг юм найдандаа андаас. Тэр ер нь бол ирчүүдэд хандаж ирэхэд энэ бол бас нэг төрлийн бас халамж юм болов уу гэж би өөртөө бодсон. Пэх юу яах юм те? Ажил дээр би тэгвэл ер нь ажил дээр 4-3-аас шиндэж дуурахгүй. Би үгээ нөөж. Би зөв үгээ нөөж. Ер нь ажил дээр хараад байгаа шоудомжтэй. Аах ингээд нөө ихнээсээ суухаас өмнө ингээд их паналдж их ярьдаг байсан те. Тэгээд гэр бүл болоод ирэхээр ингээд яриа ингээд бас ингээд ажлаас болоод ингээд ярих заавч гэдэг юм ингээд ярих ингээд бас хүсэлгүй байна гэдэг нь бас таагуураас яг ингээд нөгөө эмгтэй хүнээс ингээд одоо үедээ халамжгүй эсвэл нэг ингээд нэг тийм хөө баг хамшиг сэтгэл төрүүлдэг юм болов уу гэж үнэхээр байна. За баярлаа. За. Мэдээд чи хэдтэй бас одоо хэдтэй бас хэдтэй бай. Би одоо 31-тэй. Ийд нас. Хөөрхөн дээр байна уу? Халамж хайр дээр байлаа. Нөгөө одоо айгуу сайн хийж чаддаг бас нэг чадвар эрэгтэй хүнд байдгүй нэг чадвар нэг гэвэл нөө өнгөний ялгарлыг эмгтээчүүд амар сайн харж чаддаг. Тэр нь бүр амар сайн ингээд амар мэддэг. Хувцсандээс гэдэг юм уу, хувцлалтандээс гэдэг юм уу. Нэр хин билээ хөө? Нэр хин билээ? Балжин юм. Балжин юм одоо болно. Ихнэртэйгээ үгээр авна л та. Баярлаа. Тий ихнэртэй үгээ үлдээ хөөе. Тий айгу мундаг залуу хийж ихнэрээ үгээ нөөцөлдөг тэр чинь. Тий ихнэртэй үгээ үлдээ. За холбогдсон баярлаа. За баярлаа. За. Хоёр бүртээ бүр нэг 31-тэй хүүхдийг бүр зүгээр ингээ яжлаа бүр инээж жаа нүртүр хашаа амар зэв хийнэгээд ах юм. Ямар муухай энэ доо юм. Айгу тий ингээл зү ингээл оволцоолыг хөөрхөн буугасан. Хөөргөн штэ. Би хэлсэн штэ. Би хэлсэн штэ. Чи ч гэсэн би дээртэй нийлээл инээгээл хэлсэн штэ. Сайн төмөр үлзий баярмаа гэдэг хүн би айгүй гайгүй хөнгө их хэлдэг штэ. Орж ирэхээр нь хоолыг нь аягалж өгчөөд хажууд нь дугаахан харц сууж байгаа л эдэр дуусангууд л ихтэй. Бас хоол идүүлээ. Бас хоол идүүлээ. Тийм ээ те. Сайн хоол идүүлдэг юм шүү. Би нэр уг нь айгүй тэгж бодсон шүү. Ингээд анх үерхэж яхад ихэр айгүй гой даруух юм ихтэйсэн байхгүй. Инээгээ сонсоод исэн. Тийм шүү дээ. Тий. Тэгэхээр тэгэл нэр айгүй гой инээгээл тэгэл суудсан чи суусныхаа дараа л ингээл яриад хэлсэн. Имтэй ч тэгэл аваа суучт юм биш. Уу яг тэгдэж шүү дээ. Би ингээд анх даруух инээгээл суу. Мандуу 3 хан ширхэг бууз идэл цадчихдаг байсан шүү дээ. Тийм л байсан шүү дээ. Тий, тэгээ юм ярихгүй доош харж суун тий. Тий, харин дээ. Өөрхөн би ямар даруух юм бэ? За одоо өдрөд 17 цаг 36 минут болсон. Нэвтрүүлгийн бас нэгэн хамтран ялагчаар Trust Trade-ийн гахаа утсан мах хамтран ялаж байгаа. За энэ нөө нэг Фэсэр нэг юм яваад тэгээ манайха бас сонсогчд санаа зовсон бид нар санаа зовсон маягтай те нөгөө Trust Trade ингээд нөгөө юм яваад тэр чинь юу яасан юм бэ шүү. Нөгөө Trust Trade-ийн шошгыг ашиглаад ашигласан асуудал юм байлээ шүү. Тэрнээс биш Trust Trade компани ямар ч асуудал байхгүй шүү манайхаа санаа зовж үлгэр шүү. Дуурайлгсан гэсэн үг тий дуурайлгаж ийсэн. Ийм асуудал аюу их гардаг юм шүү. Шошгыг наацсан гэсэн. Тий ер нь тийм асуудал аюу их гардаг шүү. За Орос улсын улсын органик тэжээлээр тэжээгдсэн гахаан амтлаг шим тэжээл байдлаараа дэлхийд тэргүүлдэг байгаа. Тэгээд Trust Trade компани захиалгаар Орос улсын Восточный Сибирский компани бэлтгэгдсэн цоошин гахаа махыг 72 цагийн дотор одоо Trust Trade компани үйлдвэрт нөгөө хасап стандартын дагуу хүргэгдэн ирдэг байгаа шүү. За энэгээр нь гахаа утсан махаа хийдэг. Йоо манай хүн яг энэ Trust Trade-ийн гахаа утсан махыг авсан бэлээ. За. Тэгээ яг би танах нэг та хэдийг яриад ахаар гадуур авсан гэд. Тэгээ авсан. Тийм.
Ой, сайхан. Би надад бол дажиг амттай санагдсан. Тэг манайх эцэг одоо нөхдүүд бол давраад бүр ингээд харин хяам биш гахам хэдэд тийм чинь. Энд чинь бас гэрлэг шиг л ингээд үнгүй шууд үнийг харахгүй аваад байна гэж явах дээ чинь. Тэгээд хамаагүй гэрлэг дуурайж яж бас тэр чинь би үл хэрүүл хийж байгаа юм чи. Би арай сард 2 удаа авна. Цаагаа утасны дугаар хийж өг. За чимээгүй цагаараа. За тэгвэл би дахин давтаж хэлэх болох гэдэг шүү дээ. 77 11 75 тэг 2. 77 11 75 тэг 2. За мэдээж та одоо өмнөх өдөр нь буюу өнөөдөр 30,000 төгрөгөөс дээш худалдаа авалт хийхэд бол маргааш нь буюу 24 цагийн дотор хүргэлттэй байгаа. За хүргэлт бол ажлын өдрүүдээр өглөө 8-аас орой 20 цагийн дотор амралтын өдрүүдээр хүргэлт авахгүй учраас нэрийн барааны дэлгүүрүүдийн зорж очиорой. За тэгээд хүргэлтийн дахиилгэд ажлын өдрүүдээр өглөө 8-аас орой 20 цагийн дотор байгаа шүү тийм ээ. За ингээд Яна хүмүүстээ нэвтрүүлгийн хамтраалагчаар Trust Radio-ийн гахаа утсан хамтрайлаж байна. Өнөөдрийн манай нэвтрүүлгийн маань сэдв ямар удаан ярьдгийм бэ гэдэг сэдвээр ярилцж байна. За гинэ кино үзэж байхад эхнэр юм ярил шууд пауз авчдаг штэ гинэ. За юу кино пауздаг байх нь штэ. Ер нь заримдаа тэгдэг. Гэтэ яг гой орцсон байхад пауз авах утгагүй. Айгүй хэцүү. Уур амьсгалаасаа гарах гэж удна. Тэгээд пауза зогсоогоо дахиад тийшээ орох гэж удна. Яг тийм. За охин хүүхэд эрэгтэй хүүхдээс хамаагүй хурдан хилд ордог гинэ. Би энийг ёстой гэрсэн. Манай охин бол айгүй хурдан хилд орсон штэ. Хүү жоохон хойно орсон. Манай нөгөө хүү бол амар их орсон шүү дээ. Тэгтээ хүүгүүд үнэхэр болох нэрээ. Гэтэ октод ер нь угаасаа хүүгүүдээс адтай байдаг шүү дээ. Ер нь бол одоо тэр нэг анх одоо хэдэн жилийн өмнө юм 10 жилийн өмнө нэг энэ өрн талбооныхын чинь юу яасан шүү дээ. Үнгүй сарын нэг үнгүй ярианы ирэх гээд өгчдөг шүү дээ. Йоо манай ээж тэрэн дээр бүрстэг хамаг нэр барж байгаа. 4 цаг ярьж байгаа шүү бүтэн. Би ингэ яаралтай холбогдох гээд ээж рүү залгаж байгаа байхгүй. Тэнгууд өөрөө айлын том доороо 6 эмэгтэй дүүтэй. За зүгээр ингээл цогсоо зайгүй ярина. Ээлжлэл биентэйгээ. Нөгөө нэг тэр үнгүй ярьдаг юм авцсан. Йоо. За та хоёр тэгвэл ядаж амар. За хоёр дахь нь бол санахгүй юм магадгүй. Ядаж анхныхаа хүүхдүүдийг юу гэж хэлд орсныг санаж байна. Мэдхгүй. Манай охин л авдаг заяа. Би ингээд тэрсэн ингээд гадаа явж исэн чинь ингээд нөгөө энэ дарханд ингээд морь явж исэн бохгүй юу. Тэгсэн чинь ингээд харж ирсэн аа. Юу вэ гэж хэлж орчих шууд. Тэгээд ерөөсөө ингээд унтаж ингээд сэрнгүүтээ юу вэ гэж босоод ирэн заяа. Яа тийм үү. Хүү болохоор хайртай гэж хэлд орсон. За. Eerтэй хайртай гэхээр хайртай гэж хэлд орсон. Мэдгүй би хоёулынгийн санахгүй хоёр хүүхдээ хэлж. Харин та нар ийм юм санахгүй. Харин эрэгтэй хүмүүс санахгүй байхгүй юу? Амар сонио. Худлаа хэлэхгүй л дээ. Чи одоо худлаа хийж яаж мэдх юм бэ? Тий, харин худлаа нэрээ тий. Яа ийм юм дээр худлаа хийдэг гэж байна шүү дээ эмхтэн. Мэдгүй. Одоо ингэж эмхтэн хүн аль нь зүгний яриад, аль нь чудлаа яриад. За арай ийм юм дээр чудлаа яриад. Эмхтэн хүн итгэснээс гэтэ эмхтэн хүмүүс өөртөө худлаа ярьсан ш тэр нэг тийм хал балгүй цагаахан худлаа ярилтэй байдаг байхгүй юу? Бид ч гэсэн айгу цагаахан. Саяных ч цагаахан худлаа ярил л да. Яа. За дараагийн сонсогчтой холбогдлоо. Гадаадаас холбогдсон шүү. Янжил радио. За орой минь. Байна уу? Байна. Арай минь. За. Сайн байна уу? Жанараа. За. Хаанаас холбогдож байна? Францаас. Францаас. Францаас холбогдож байна. За. Тэнийг ингэж манай Макрон сайн уу? Макрон сайн уу? Макрон сайн гэж мань. За. Манай энэ бороо ороод хэдэн өдөр бороосаа л байна да. За. За. Тэгээд одоо амар их ярьдаг хэрэг нөхөр үзээрөө өглөө ажилдаа 7 гэж гараа явдаа арай 5 гэд уулзсан. За 5-аас 10 хүртэл тэгэл зогсоо зайгүй чалчаастай. Бараг жорлон дарахтанд араас нь дагаж ороод асуув. Тэгээд нөгөө нэг орны өөр орны битээр нөгөө монголчууд юусэн ажилтгүй битээрийн байгууллага. Тэгээд нөгөө хэдийнх нь тэгэл талаар ярьсан юм амын сугалт яриул гэсэн. Тандем маятаар зүгээр. Ёс. Ой, үгээ нөөцөд ирнэ гэхээр манай хүн чинь мэдээж ажил дээр монголоор ярихгүй юм чинь үгээ бол маш сайн нөөцлөд ирдэг байх л та. Тэр чинь давуу тал байна шүү. Арай заавал нэг удаа. Тэгээд кино үзэхээр хажууд заавал суулгана. Тэгээд нөгөө буудаж алах малах кино гарвал би нүрээ дарж байгаад одоо яаж вэ гэж яриул. Ай супер. Яа хажууд нь та айлгуулчих юм байна дөө. Гой. Нөхөрт танай нөхөр Францаар ярьдаг юм байна те? Манай нөхөр Францаар ярьдаг. Үгүй нөөцлөд ирнэ шүү дээ. Бас үгүй нөөцлөд ирэх ба. Та арай
Киногоор 2 дугаар сүгийн юм гарахаар бас нүдэ дарж яана ичээд байна одоо юу гарч ийн гэдэг шээс тээ. Хөөе ингэдэг байхгүй юу? Нөгөө одоо ингээд адаал малаад эхлэх юм бол нүрээд дарчаад амар байвал чи намайг нэг цохороо гайгүй байвал хоёр цохор би. Тэгэл тэр гоё ингээд үнсэлцэл юу яагаад эхлэхээр нь хий цохох юм. Үнсэлж нэ яаж вэ өөр дуртай харна шүү дээ. Тэрийгээ бол бас хараад байна тий. За баярлалаа. Аймтай санаа гараад үүлийн үзэл зовондоо. Яа. За баярлалаа жанараа. За холбогдсон баярлалаа. Баярлалаа. За баярлалаа. За дараагийн нэг факт бол шүү дээ тий. Тархинд ярианы төв гэж байдаг гинэ. За эрэгтэй хүнд ганц л байдаг бол эмэгтэй хүнд 2 ярианы төв байдаг. Эмэгтэйчүүд ярианы нэг төв нь гимцэн ч яриад л байна. Тийм үү. Ийм байна. Бүр цаанаасаа төрхөөсөө. За. Тэр нь одоо яг юу гэсэн үг юм бол? Та нар одоо тэгээд үгүй яг тэгээд өнчин дариг баг дариг баруун дариг их тарих гэж байна штэ тий. Тэр донд чинь одоо нэг ярианы төв гэж нэг юм байгаад байна штэ. За тэгэнгүүт тэр нь та нар ганц л байдаг бол биднэрт 2 байдаг байна штэ. Бидний нэг төв гимцэн ч дахиад нэг нь байдаг учраас бид нар яриад л байдаг байхгүй юу? Тийм учраас та нар биднийг ойлгох хэрэгтэй. Баруун даргийн чинь бяцалсан байдаг. Яриад юм гэсэн үг шүү дээ. Би бүр айлчлаа юу ойлгох юм. Нэг ярианы төв нэг ядрахад дараагийн ярианы төв насчих юм биш тий. За 2020 оны сонгуулиар 2 сэтгүүлч эмэгтэй бие биерүүгээ утсан харуулж лайв хийж байгаа мөртлөө хэрэлдээд байсан шүү дээ. Гэхдээ хинэн зогсоо зайгүй гацхгүй яриад байсан мөртлөө бие биедээ хариулаад байсан шүү дээ. Гайхсан гэж. Тэгээд уцаараа дайвхтэй ингээд хүмүүс рүү хандаж ярьж байгаа гэсэн үг шүү дээ. Тэнгуудаас ийш хэрүүл хийж ин гэсэн үг шүү дээ. Дахиад бас асуултанд хариулж ин гэсэн үг шүү дээ. Яа, энэ бол гайхамшиг шүү, нэрээ шүү. За дараагийн сонсогч 90 T3 дугаартай сонсогчтой холбогдлоо. Амжилт радио. За байна орой минь. Сайн байна уу? Орой минь. За. Та ингээд чимэг болчихдаг гэл. Гурал байсан бол гоё ингээд заа баяртай гэх. Тэгээ заа баяртай гэл дуусаа шүү дээ. Тэгээ энэ ч нөгөө нэг хүүхэн байна. Тий. За нөгөө эмхтэй асуух болов те ярьдагаараа. Үгүй надад асуух юм алга. Нөгөө ном уншаад яс чинь судалж үзсэн бас. Чи нөгөө эмхтэй хүмүүс чи нөгөө IQ айгуу сайтай, emotional quality айгуу сайтай. Тэгвэл өөрсдөө нөгөө мэдрэмжүүдийг айгуу сайн ингээ гаргаж чаддаг. Яг үнэ. Их зөв сайн ойлгосон байна. Тийм болохоор нөгөө нарийн ширийн юмнууд их ярих юм ихтэй ч юм уу тийм л гэдэг шиг л. Бид нар ч юм болохоор зэрэг тэгэл шууд дүгнэлтүүдээ нөгөө баах юм бодож байгаа шууд дүгнэлтэл хэлчихэж байгаа. Тэгвэл эмхтэн ч бодох явцаа ч гэсэн бас яриад ах шиг юм дээ. Ялгаатай байна гэж бод. Ихтэй юу? Ихтэй. Тэр чинь яг ингээд кино минь үзэхэд хэр их ярьж явж байна бас. Заримдаа ч түүхтэй шүү дээ. Телевизтэй гүрийгээ шууд канонд анхаарчдаг. Тэгэл загнуулчих. Харин тэгэл энэ тий. Одоо энэ үг мүгэ нөөдөг гэж тий найхтар мундаг залуучууд ч одоо тэгээ. Үгээ нөөж гин үү? Ярьдгүй шахал ажил хийдгийн тэгсэн ирнэл тэгэл хараал зах загнуулаад байгаа шүү дээ. Ярихгүй нэгэл үү? Тий. Тэгэл. За баярлалаа. Баярлалаа. За дараагийн факт шүү дээ тий. Эмэгтэйчүүд стресс үедээ найзтайгаа уулзаж буу хаалж яаж стресс нь тайлагддаг. За эрчүүд харин яадаг вэ? Бас найзуудтайгаа л уулзсан шүү дээ. Тий, найзуудтайгаа уулзсан, тэгээ ууж идэн. Та нар тэгээ яг бид нар ингээд сайхан хамаг ямаа ярьдаг шиг тэгэж ярдгийм үү? Юм ярина шүү дээ. Тий, тэгэл Украины дайнаас ахвал ярьдаг шүү. Нэр том юм ярина шүү дээ. За тэгвэл яаш тэ хүүхнүүдийн хов бацдаг сэдвүүд гинэ. За. Өөр эмэгтэйчүүдийн талаар үерхэл одоо харилцааны асуудлууд, за бусад хүмүүсийн хайр сэтгэлийн асуудлууд, бусад хүмүүсийн шүү дээ тий. За бэлгийн харилцааныхаа талаар, өөрийн болон өрөөлийн жин нэмсэн асуудлуудыг, за савнгийн дөрүүдэ ярина. Өөр эмэгтэй найз залуу юм уу нөхрийнхэн тухай бас ярина. За хадам ээж нэгэ ярьдаг. За тэгвэл эрчүүдийн хов бацдаг сэдвүүд юу вэ? Харин тий. Украины дай. Тэгээд өөр тэгэл одоо өөр ч юу бах. Тэгэл одоо нэг ярина штэ. Тий. Тэгээд юу тий машин тэрэг сонирхдаг юмудаа жоох ярьд юм шиг байна.
Басаа. Тий, машин, барилга одоо өөр юу ч үгүй. Уул уурхай бизнес баха ярих багт одоо. За ямар ч л байсан юу бэлгийн амьдралынхаа тухай л ярьдаггүй шүү. Тий, философи ярина тий. Тий, философи ярих баг. Философи ярина. Гой кино ярина бас. Гой кино. Одоо ярьдсан юм уу тий? Ярина штэ. Одоо эхнэр ингээд манай хүүг цалхаагаад байгаа байхгүй. Тэг ингээд нөгөө ангийнх нь охины тухай ингээд асуугаад, охиных нь ээжийн тухай асуугаад. Тэг манай нөхөр ингээд утсаар тоглоод ээжтэй загнуулаад юу ч хэлэхгүй. Тий, үгүй. Тий гэж тэгэл загнуулаад тэгэл би хүүгээ өмөрөөл тэгэл юм хэлмээр л дээ. Тэг наад хөх чинь. Хүч тэр охин чинь гинэ тэрний ээж нь тэгд юм уу? Тэр тэгээд тэгсэн юм уу? Тэгэл зайлал хүүчүүд 5 дугаар ангистэй тэгэхэд л үгүй мэдгүй. Тэгж байгаа загнуулаад ээжтэйг ярихгүй гинэ. Бид гурыг хингинэ усанд ордог хуваараа өртөл мэдсгэж өшөөлч. За 5 жил ажилласан энэ даас мэднэ гэдэг аахгүй. Одоо нэг бабыг мэдгэн чи нэг багцаа бас байна. Тэгээд бид гурав ч ингэж усанд орохоор би рүү одоо усанд орж яа гэж бичнэ. За энэ үрээд 2022 оны 6 дугаар сарын 8-ны 5 гарагийн Яна хүүхний үдэ нэвтрүүлэг маань өндөрлөж байна. За нэвтрүүлгийн хамтран халагчаар Трансредийн гахаа утсан мах за мөн миний сэргийх цаг 23 жилийн түүхт Нэв биеийн шингэн сав хамтран ажиллаа баярлаа. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Mild Cosmetics. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Trustred-ийн амтлаг, шин тэжээлт, гахаан утсан мах, Trustred нэрийн барааны дэлгүүр болон бүх сүлжээ дэлгүүрүүдээр худалдаалагдаж байна. Утас 7711 75 2. Эфир. Яна хүүхнүүдээ нэвтрүүлэг хөтлөгч гэрлээ хаш мөги. Дэлхийн монголчуудын эмзэл радио 88.3